Америкийн рок хөгжмийн Conquest for Death хамтлаг Монголд айлчлан тоглолтоо хийсэн байна. Энэ үеэр Дархан Уул аймгийн Дархан сумын малчин очрынд зочлон 2 хонож Монгол ах уй хүмүүсийн ёс заншилтай танилцаж баримтат киноны зураг авчээ. Инфо үндэсний мэдээллийн сүлжээ Дархан Уул аймгаас сурвалжлагч Аргач Ясүрэн мэдээлж байна. Conquest for Death хамтлаг нь 2006 онд Америкийн Сан Франциско хотод үүсэн байгуулагдсанаас хойш панк рок урсгалаар дуу хөгжим бүтээн өөрийн орондоо төдийгүй Япон, Австрали, Шинзаланд, Өмнөд Африк, Малайз, Филиппин, Хятад улсуудаар айлчлан тоглож үзэгчнийхээ хүрээг тэлсээр байгаамаа. Хамтлаг нь 2008 оноос эхэлсэн дэлхийг тойрон аялах тоглолтоо нэг ертөнц олон өнгө гэсэн уриатаагаар хийж байгаа. Энэ аялан тоглолтоороо дэлхийн улс орнуудын олон үндэстний аж амьдрал, ёс заншил, урлаг тэр дотроо орчин үеийн хөгжимтэй хэрхэн уялдсныг нүдээр үзэж танилцж байгаамаа. Монгол орон хүмүүсийн амьдралын олон янз байдал бидэнд их сонирхолтой санагдлаа. Айл болгон морин хор хөгжимтэй урлагийн үндэстэн гэж бодогдсон. Монгол хүмүүс чулуун хөөрөг зөрүүлэн тамхилж мэндэлдэг их өвөрмөц бид монголчуудын тухайн сэтгэлээрээ хөгжим дуу бүтээн биелгэх болно. Хамтлагийг Монгол орноор аялсан тухай баримтат кино клипний зураг авахд Дархан хотын Арт гэр Entertainment-ийн продюсер Жавхлан Төгс хамтран ажиллажээ. Conquest for Death хамтлаг нь Улаанбаатар хотод дуу хөгжмийн Центро клубт тоглож орчин үеийн Америкийн панк рок хөгжмийн бүтээлээсээ сонирхолсон юм а. Хүжимчдийн аяллыг Дарханы Лорд Түр орхон 21-р зуун байгууллагууд зохион байгууллаа. Тэд нийслэлт хотоос Дархан Уул аймгийг зорин ирж малчин очрын гэрт очлон Монгол маягаар 2 хонож мал аж ахуйг сонирхон танилцаад буцсан юм а.